Сайн уу Cisco Expert мөн хоёр байна. Энэ удаа Routing Information Protocol буюу RIP version 2-ыг тохируулж үзцгээе. За товлоогийн 3 роутерийн хооронд нь холбосон байгаа. R1-ийн LAN 192.168-тэй сүлжээ, R2-ийн LAN 192.2-той, за R3-ийн LAN 192.168 3-таа сүлжээ. Тэгэхээр энэ товлоог дээр тохиргоо хийсэн дараа PC-ийн хоорондоо холбогдож байгаа. За PC-ийн нэгээс хэдүүлээ 192.168. За 3.10 PC 3 руу пингтэй. За PC 3 руу пингтэд destination host unreachable буюу очиж чадахгүй нэгс хариу 192.1.1 буюу R1-ээс PC1-ийн gateway-с гарцаас энэс ирсэн байна. За хэдүүлээ R1 дээр RIP version 2-ыг тохируулъя. За тохируулахаас өмнө routing table-ийг харахад энд өөрийнх нь 192.1.1-ийн 0-тэй сүлжээ. За 10-ийн 0, 12-ийн 0 буюу R2-тэй холбогдсон E0-ийн 0 дээрх сүлжээ харагдаж байна. Өөр R2-ийн LAN бол R3-ийн LAN энд байхгүй. За router нэг дээр router RIP command-ээр RIP-ийг процессыг эхлүүлээ. За version 2. За no apt summary. За network дээр өөрийнхөө өршүүгээ зарлах байгаа сүлжээнүүдийг бичиж өгнө. За 10-ийн 0-ийн 12-ийн 0-ыг бас зарлана. За R1 дээр RIP-ийн тохиргоо болсон. Эндээс show IP RIP database гэж харъя. 10.0 12.0 гэдэг сүлжээ. За 192.1.1-ийн 0 гэдэг сүлжээ. Өршүүгээ R1 зарлаж байгаа. Одоо R2 дээр өөрийнх нь E0-ийн 1 дээрх сүлжээ. 10.0 12.0 E0-ийн 0 дээрх 0 дээр 10.0 23.0. За доор PC2 дээр холбогдсон 192.2.0 гэсэн сүлжээнүүд R2 дээр бичиж өгье. За version 2. За network 192.2.0. За 10.0-ийн 23.0 гэсэн сүлжээ нөгөө талд байгаа. За R1-т холбогдсон сүлжээ 10.0-ийн 12.0 гэсэн сүлжээ байна. За no apt summary. Show IP root RIP гэж шалгая. RIP гэж шалгасан энд R үсгээр routing table дээр RIP оржсэн 192.1.1-ийн 0 орж ирсэн R1-ийн LAN сүлжээ. Энэ PC1-ийн сүлжээ R2 дээр орж ирсэн байна. Хэдүүлээ R1 дээр шалгая. R1 дээр show IP root RIP гэж шалгая. За 192.8.2.0 гэсэн сүлжээ R1 дээр RIP-ээр орж ирсэн. Одоо PC1 PC2 хоорондоо холбогдох боломжтой болсон хэдүүлээ PC1-ээс 192.8 2.10 PC2 руу холболт амжилттай. Одоо R3 дээр RIP тохируулъя. R3-ын E0.0 дээрх сүлжээ, E0.1 дээрх LAN сүлжээг RIP дээрээ зарлаж өгнө. За show IP root RIP гэд харахаар routing table дээр RIP байхгүй R3 дээр router RIP гэж орж байгаа. За version 2. No apt summary. За өөрийнх нь холбоотой сүлжээнүүдийг бичиж өгье. За өөрийнх нь LAN сүлжээ 3.0 гэсэн сүлжээ. За show IP root RIP гэж харъя. За R3 дээр орж ирээгүй байна. 10.0-ийн 23.0. За assault interface нарыг. RIP. За одоо орж ирсэн байна. Апдейт нь дамжижсэн байна. R3 дээр 192.1.0 орж ирсэн. 192.8.2.0. Тэгэхээр R3 дээр RIP-ээр PC2 болон PC1-ийн сүлжээнүүд орж ирсэн. Одоо хэдүүлээ PC3-аас нөгөө PC рүү пингтэй. За 192.8.1.10 руу. За 192.8.2.10 руу. За ингээд RIP протоколын тусламжтайгаар 3 өөр сүлжээг хооронд нь холболт хийж үзлээ. Дараагийн бичлэгээ уулзцаая.